절대 실패하지 않는 계획이 만주라네. 무계획이야, 무계획. No plan. Энэ нь ядуугэр бүлэгдэх болох Китайкийн амьдралд итгэл алдарч нийгмийн шудраг бос байдалд гутарсан байдлыг илэрхийлдэг. Төлөвлөгөө гаргах нь утгагүй. Учир нь систем өөрөө тэднийг дарамтлаад өгдөг гэдгийг энэ өгүүлбэр хэлж өгдөг. Үзэгчдийн дунд энэ ишлэл хамгийн их сэтгэл төрүүлж киноны философиг нэг өгүүлбэрт багтааж чадсан гэж үздэг. Энэ бол бидний сайн мэдэх паразит. $11 сая $1 төсөвтэй бүтээгдэхүүн кино 258 сая $1 ашиг орлого болж нээлттэй хийсэн даруйда олон улсын анхаарлыг татсан. 2020 оны Оскарын наадмаар шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гадаад хэл дээрх кино, шилдэг их зохиолын найруулга зэрэг голлох шагналуудыг хүртсэн нь кино ертөнцийн дөнгөнд шинэ хуудас нээсэн үйл явдал. Бон Жун Хо найруулагч айлын баг хүүхэд бөгөөд аав нь график дизайнер, урлагийн багш. Харин ээжийнх нь өвөө дайны үеэр хойд солонгос руу нүүсэн алдартай зохиолч. Тэрээр багада тэгүүгээс Сөүл рүү нүүн очиж дунд сургуульд байхдаа кино урлагт оролцсон гэдэг. Ёнсын их сургуульд социологоор суралцж оюутан байхдаа ардчлалыг дэмжсэн хүүхэлдэйн кино зурж байсан. Цэргийн албыг 2 жил хаасны дараа Солонгосын кино урлагийн академид элсэн орж кино бүтээлийн олон талын ур чадвартай болсон. Тэрээр карьерийнхаа эхэнд Паккио найруулагчийн Model Cactus кинонд туслах найруулагчаар ажиллаж, дараад нь Сан Жиго найруулагчийн Incoherence богино хэмжээний бүтээлүүдээр ажиллаж туршлагаа хөрвүүлсэн. 2000 онд Barking Dogs Never Bite хэмээх анхны бүрэн хэмжээний киногоо найруулжээ. Тухайн кинонд хошин мэт боловч гашуун үнэн агуулсан. Энд кинон орчин үеийн хүний уур бухимдал, ёс суртахууны сорилт, хүний үн цэнийг энгийн ахуйн орчноор дамжуулан харуулсан бүтээл. Ийхүү 2003 онд Memories of Murder кино бүтээж Солонгосын кино ертөнцид жинхэнэ утгаараа өөрийгөө таниулсан. Бон Жун Хо Mother, Окча зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн нийгмийн өнгө аястай уран бүтээлүүдээр алдартай болж үндэсний төдийгүй дэлхийн хэмжээний найруулагчаар хүлээн зөвшөөрөгдсөн.